За өнөөдөр Монгол дөрвөн талмалгааг хэрэг утсан нэмэгдээд ах юм бол ингээ яаж давхарлаж эхэлж явах вэ гэдэг арга зааж өгч байна. За миний дэгээ зүүн маань энэ 7 ихтэй. Энэ талаар нь илүү ингээд ойчдөг байгаа. Тэгээд хайч мэдээж хажуудаа авна. За одоо шидэд 6 тойрог гэж байдаг те. Тэрийг яаж хийх вэ? За гараа ингэж бариад энэ утсаа эргүүлнэ. Толгоор хуруундаа эргүүлээд энэ талтаа ингэж барина. За энэнгээр нь утсаа аваад гээ гаргаад ирнэ. За ингээд ийм тойрог хэлбэртэй болчихж байгаа биз? Тэгээд одоо эндээсээ хоноо холбоогоо аваа явна гэсэн үг. 1 2 3 4 5 6. За ингээд энэ дээр танд 6 хоноо холбоо гарч байгаа. 1 2 3 4 5 6. За тэгээд энэ утсаа татна. Тэгээ хамгийн ихний хоноо холбоо дээрээ төгсгөлөө хийнэ. Хамгийн ихний хоноо холбоо энд харагдаж байна тийм ээ. За тэгээд ингээд төгсгөлөө хийгээд орой маань гараад ирлээ. За энийг нөгөө тааш харуулах учраас ингээд оройгоо гаргана гэсэн үг. За одоо энэ дээрээсээ 2 дахь нэгнээ буюу тойрог маань 2 дахь тойрог маань энэ чинь 6 хоноо холбоо явж байгаа шүү дээ. Тус бүрээс нь 2 2-оор явна гэсэн үг. 2 2-ыг гоцолтноо. За тэгэхээр эндээс эхлэн тийм ээ. За. 1 2. За энэ дутуу авчихлаа. Эндээс эхлээд 2-оор явна. 2 дугаар игнэ. Жохон чанга хийж байгаа. Яагаад тэгэхээр жохон биетэй чанга болохын тулд чанга сулаас өөртөө сайн тохируулаарай. За энэ дээр маркер. Мартах тохиолдол их байдаг учраас энэ маркер хийжүүл илүү амар. За эндээсээ 2. За дараагийнхаас нь муу адил 2 1 2. Hayır. За ингээд нийтдээ 12 хоноо холбоо үүссэн байх хэвээр. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 тийм ээ.
дээр 1 2 3 4 5 за 6 дахь тойрог байна тий. 6 дахь 1 2 3 4 5 6 дахь гэхээр 6 дахь тойрогон дээр 1 2 3 4 5 дахаас нь 2-оор явна гэсэн үг. 2-оор 4-өөр 1 явлаа. 1 2 3 4 5 дахь дээр нь нэг нүхнээс 2-ыг авна гэсэн үг. За яг энэ мэдчлээ ингээд энэ ингээд тарина. 1 2 3 4 за одоо 5 дахь нь 1 2 ингээд 2-оор явсан байна. За дахиад энэ давхар утасны нэг юм нь нэг утсан татахтаа нэг утсан татахгүй тохиолдол айгүй муухай болчдөг байхгүй. Тэгэхээр хоёулын зэрэг сайн татахгүй болохгүй. Тэрээс анзаарч яваарай. 1 2 3 4 за одоо 5 дахь юм 5 дахь нь 1 2 тавтахаас нь 2 тий. За 1 2 за зөв нэрэг. За эндээс нь 2-оор хийсэн. Жиргэд маань 5-ыг аваад тэгээд 6 дахь дээрээ давхар авна гэсэн үг. За 1 2 3 4 5 6 дахь дээр 2-ыг авлаа. 1 2 амандаа ингээд хоолоо ижүүл илүү амар. 1 2 3 4 5 6 за
одоо 7 дахь дээрээ 2 авна гэсэн үг.1 2 3 4 5 6 7 8 8-ыг нэвсэн байна. 8-ыг нээдэр 48 юм 48 байгаа. За тэгээд 48-гийн гот энийгээ тоолчих бас болно. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 За одоо би 1 настай хүүхдийн малгай хийх гэж байгаа. 1 настай хүүхдийн малгаан дээр толгойн тойргийг тааруулаад нийтдээ арай эсхийн 60-аар явъя гэж бодож байгаа. Нийтдээ 60. Тийм учраас 48 дээрээ дахиад ингээд 48-ыг нэ явна гэсэн үг. Одоо ямар ч нэмж хасахгүйгээр дан хонио холбоогоор 48. Гэт 1 2 3 гэт ингээд 48. Таад өөртөө хүүхдийн толгойндоо харуулад би болохоор 1 настай хүүхдэд харуулж хийх гэж байна. 6 сараас 1 настай. Арай жижигхэн толгойтой хүмүүст бол 1 нас гарантай хүүхдүүдэд бас болно.
Сундаг материал учраас ингээ баг зэргийн сунгаад бас өмсөж болно. Давхар уцаар хийж байгаа даваа тал нь шигүү салхитайгаар орно. Бас дулаахан. Тэг хэлбэр галбар сайтай. Тийм болох болно. Тэг гол нь чанга суулаасаа бас шалтгаалж шүү. Чанга нэхвэл маш хөөрхөн хэлбэртэй хэлбэр нь сайн тавьдаг юм. Жохон суул нэхвэл бас хэлбэр нь жохон зөөлөн дүү болоод янз янз байгаа. Гэхдээ хоёр давхар уцыг уцаар нэгсэн тохиолдолд бол тийм амар хэлбэр галбаргүй болох нь ховроо. Ойлгороо. Нэг настай хүүхдэд зориулж байгаа болохоор жохон чангахан хөөрхөн хэлбэртэй хүүхдийн гарын ямаас айдаач хэмжээний хийх гэдэг үзэж байна. Гарын айдаах хэмжээний хийх гэдэг болохоор жохон чангахан шиг хийж өгч байгаа. За ингээд 48 хонолбоо яваад дуслаа. За дараагийнх дээрээ дараагийн энэ бол 9 дахь тойрог нь 10 дахь тойрог нь за одоо 10 дахь тойргоо хийн. 10 дахь тойрог дээр 7 яваад 1 2 3 4 5 6 7 яваад 8 дахь дээрээ одоо энд харагдаж байгаа биз 8 дахь тараа дандаа нэмэлт нэгийг аваа явна гэсэн үг. Нэг хоноо албаноос хоёрыг аваад. За нэг 2 3 4 5 6 7 8. За 8 дахь дээр авлаа. Ингээд авчин 8. За ингээд 10 дахь хийнээ дуслаа. 10 дахь хийнээ 54 хоноо албаас. За 11 дахь хийнээ 60 албаас буюу 9 дахь дээрээ 2-оор явна гэсэн үг. Нэг 8. За одоо 9 дахь дээр 2-оор явна. 1 2 1 2 хоёрыг авна. 1 2. За ерөөхдөө нэг ийм тойрог үүсчихэж байна. За ерөөхдөө энэний оройн ингээ гарсан гэсэн үг. Энд дээдлээ оройн энэ ингээ.
малгай болоход бэлэн болж байна. За энэ бол 2-3 настай хүүхдийн малгай. 2-3 настай хүүхдийн малгай. За энийг би 1 настай хүүхдийн малгайг бэлтгээд байна. За энэ бол эмэгтэй 1 настай хүүхдийн эмэгтэй малгай байгаа. За энэний арайтай ерөөхдөө төстэй хийн гэсэн үг. За энэ эмэгтэй хүүхдээ 1 настай 6-аас 1 нас гарантай хүүхдийн малгай. За энэ бол 2-3 настай хүүхдийн малгай байна. За тэгэхээр доошоогоо ингээд 8 игнэ явна гэсэн үг. Ингээд 8. Жижиг хүүхдийн толгой чинь бас доошоогоо нэлээд сууж өгөхгүй шүү дээ. Дээдл нь оройг нь баг зэрэг хийх учраас тойрог нь бас 8 игнэ доошоо 8 игнэ ингээд явахд болно. За ингээд өнөөдрийн оройн хичээл ингээд дуслаа. Баярлалаа.